Иргэдтэй байгуулсан гэрээ гэж хэлж болох энэ цалин өсний асуудал дээр бити ийм огцом шийдвэр гаргаарэ цаашдаа. Та одоо бүхэл бүтэн Монголын төрчтэй. Тэгээ ард түмэн чи юундээ итгэж найдах юм бэ? Та нар ингээд гинт ийм шийдвэр гаргаад өмнө бас л түрүүний тодтол дээр бас ийм орж ирэл ингээд буцсан. Одоо эн чинь айгүй тий төвхтэй байдалтай байгаа шүү дээ. Энийг анхаар гэж байна. Тэгээд энэ миний энэ амтсангүй энэ Монголын эсрэг газар хөрөнгө оруулалт худалдааны газар гэдэг энэ хоёр байгууллагын яг юу хийдэг вэ? Энэ одоо зах зээлийн эдийн засгийн энэ хамгийн чухал хоёр газар шүү дээ. За энэ нэг хурал зөвлөгөө хийсэн баг, гадааддод явсан баг. Би одоо эрх зүйн шинжилэл тодорхой одоо ийм арга хэмжээ авч үүнд одоо үнийн өсөлтөөс сэргийлээ, монополийн эсрэг тэмцлээ, хөрөнгө оруулалтын ингэд нэмлээ гэдэг юм би ерөөсөө сонссонгүй. Энэ одоо байх хэрэгтэй мүү? Энэ одоо төсөвдөр энэ дээр байна. Тэгээ газар олголт газрын талаар байгаа. Үгүй газрын асуудал хариуцсан байгууллагч чинь хамгийн чухал нь иргэдтэй газартаа өмчтөө болох ёстой шүү дээ. Аж ахуй хэрэглэсэн зориул. Тим ямар зорилт байхгүй. Энэ шалгуур үзүүлэлтүүдэд та нар одоо энэ хараа зах зээлийн эдийн засгийн заяа онол нь ийм байхгүй юу? Хувийн өмчийг дэмжих хамгаалах тэр газар бодлолтыг чи би яриад байгаа юм. Аж ахуй хэрэглэсэн зориул дэмжих. Хоёрдугаарт нь энэ монополийг хязгаарлах. Одоо энэ гурил дээр байна. Бусад бараан дээр байна. Үнийн өсөлт чинь 1000 цалин нэмээд энэ инфляцийн залгичээд байгаа байхгүй юу? Тэгээ энэний хамгийн чухал 3 тулгуурын хоёр дахь нь энэ. Гурав дахь нь энэ одоо томоохон одоо энэ бизнес эрхлэгчид аль болох одоо төрийн бизнест оролцохгүй байх. Одоо өөрөөр хэлбэл улс төрд нөлөө өгөх этгээдүүд аль болох энд оролцохгүй байх. Энэ гурван юм чинь хамгийн чухал гурван юм шүү дээ. Тэгээ энэ дээр ийм одоо хяналт хариуцлагыг хэрэгжүүлж ажиллах маш чухал газар байхгүй да энэ хоёр агентлаг чи өөрөө. Тэгээ энэ яг юу хийгээд байгаа юм бэ? Нүдэн таргаж гарт баригдах юм байна уу? Би ард түмний өмнөөс суугаад байгаа байхгүй энийг. Тэгээ бити байгууллага танилцуул яг юу